Хамаан сумтай манай дүүрэг маань 2011 оноос хойш хамтаа ажиллагаа эхлүүлсэн. 2019 онд энэ 8 ширхэг 3 давхар бүрээстэй ийм хүлэмжийг байгуулж өгсөн. За эндээ бол бид нэр хамааны буюу Солонгосын хамгийн алдартай тарвсыг тавьдаг. Үндсэндээ бид нэр одоо сүүлийн 6 жил одоо энэ тарвсаа тарьж байна. За өнөөдөр манай хамаан сумынхан маань бас энэ хүлэмжийн маань засварлаж өглөө тодорхой хэмжээнд пилонкийн солих бусад одоо механик гэмтлүүдийн засварлсан. За мөн одоо тарвсны шин үр бордоо суулгац сав гэсэн ийм тоног төхөөрөмжүүдийг бас авчирж өглөө. Тэгээд хамааны тарвс маань улам их чанартай болох юм. Хоёрдугаар бас манай энэ дүүргийн хүлэмжтэй одоо айл зарим нэг аж ахуйн нэгжүүдээр орж одоо манай яг мэрэгжлийн улсад сургалтаа өгөх их ач холбогдолтой байгаамаа. Тийм учраас одоо бид нөгөө аж ахуйн нэгж дэмжигчил хоёрдугаар ялангуяа үндэсний үйлдвэрлэл энэ газар тариалангийн төвшөнд одоо энэ сүүлийн үеийн технологиг хэрэгжүүлж байгаа нь хамгийн чухал ач холбогдолтой байгаамаа. Одоо Солонгос Монголын хөрсөн цанаар нь бас арай өөр байдаг. Тэгээд хануул дөрөвт манай хамаан сумын амжилттай тарьялаад би түрүүн ирэхэд бас тараснаас амсан чин чирхлэг бас маш өндөр байлаа. Маш амжилттай тараас тарьж байгаа маа. Хамаан сум болохоор одоо тараас жимсээр маш их алдартай. Тэгээд жилд 10 тэрбум воны орлоготой явж байгаа маа. Одоо энэ тараасны технологийн сайн сураа тэгээд Монголд сайн суурьшуулад орлоготой болохыг бас хүсэж байна. Хамаан сум хануул дөрөв 2 хот одоо цаашдаа ч гэсэн хамтран ажиллаа тэгээд хамтдаа хөгжихийг хүсэж байна. Баярлалаа.